Сайн үзэгч найзуудаа ухаан цаахар маань Алтай соёны эко бус нутгаас үзэгч найзуудтайгаа сонирхолтой дурсамж бүтээхээр ирсэн билээ. Үзэгч найзууд та нар маань ухаан цаахар найзтайгаа хамт байж сонирхолтой дурсамж бүтээгээрэй. Хүй найзаа. Хоёулаа доошо буух гэж байгаад чи дээшээ давчлуурыг дарчлаа. Харин би мэдгүй л дээ. Гэхдээ яага буруу гэж? Тэгэхээр анила. Үзэгч найзууд маань ч гэсэн мэдэхгүй байж магадгүй учраас би та нартаа дараах мэдээллийг хүргэх болно. Дэлгэцэндээ анхаарлаа хандуулаарай найзуудаа. За тэгье. Хүүхдүүдээ, лифт гэдэг нь орчин үеийн хүмүүсийн амьдралын хэрэгцээ шаардлагад нийцсэн томоохон барилга байгууламжууд байх ёстой сашгүй нэг хэсэг юм аа. Лифт нь биднийг дээшээ доошоо гээд хүссэн чиглэлд хурдан аюулгүй хүрэх зорилттой тээвэрлэлтийн үйлчилгээ гэж ойлгож болно. Харин бид лифтийг ашиглахын тулд зөв товчлуурыг дарахад хангалттай. Зөв товчлуур дарах гэдэг нь дээшээ гарах гэж байгаа бол дээш чиглэл заасан сумыг, доошоо буух гэж байгаа бол доош чиглэл заасан сумыг дарахад хангалттай. Харин бид анзаарахгүй эсвэл мэдэхгүй улмаас хоёр чиглэл зэрэг дарах эсвэл буруу чиглэл дарсны улмаас доош буух гэж байсан хүмүүс шаардлагагүй тохиолдолд зогсох. Лифтний хаалга давтаж онгойж лифтний ажиллагаа нь доголдол үүсэх зэргээр бусдын цаг завд их бага хэмжээний хохирол учруулж байдаг. Одоо би маш сайн ойлголоо. Цаагаараа гэтээ хүүхдүүд бид олон нийтийн газар аав ээжтэйгээ явж байх үедээ бусдын хүмүүст зөв боловсон үйлчлүүлэх эхний алхам нь пледний товчлуурыг зөв дарахаас эхлэх юм байсан байх шүү дээ. Ийм хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа найзаа. Тэгэхээр хүүхдүүдээ доошоо явбал ямар давчлуурыг дарах вүлээ? Доошоо давчлуурыг дарна. Яг зөв. Дээшээ явбал ямар давчлуурыг дарах вүлээ? Дээшээ явах давчлуурыг дарна. Ойлгосон? Найзуудаа, өнөөдөр бид ухаан цаахар найзынхаа зөвлөмжийн дагуу лифтний товчлуурыг зөв дарах аргад суралцлаа. Цаашдаач бас Анила найз шигээ лифтний товчлуурыг зөв чиглэлд дарж хүлээгээрэй гэсэн хин нэг нь тусалж хаалгаа нэг сумн дээр дарж байх хэрэгтэй шүү.